За SEO подкастын 16 2 дугаар төлөвлөлийн 16 дахь дугаар. За тэгээд энэ удаагийн зочноор мөн л адил Эрдэнэ хоёр ах маань оролцож байна. За Эрдэнэ хоёрхаа ер нь бол манай подкаст бол бас янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсээ оролцдог. За ер нь бол би бас аль болох хүн болгон нээлттэй байхыг зорддог байгаа. Тэгээд бас үзэгчд маань бас таныг зарим нь мэдэхгүй байж магадгүй. Тийм болохоор таас өөрийгөө эхлээд очно хэлцүүлчихгүй. Окей. Миний нэрийг Эрдэнэ хоёр гэдэг. Тэгээд яг чөлөөт уран бүтээлч гэж тайлбарлаж. За чөлөө сэтгүүлч хөө одоо хуваарай бизнес эрхэлдэг. Реклам, зар сурталчилгаа, сошиал медиа идэвхжүүлэлт хийж хийдэг тийм одоо хуваарай бизнес эрхэлдэг залуу байна. За хоёлаа тэгвэл яриагаа шууд хоёлаа эндээс хэлнэ. За юуны өмнө бас нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа хаа. Тэгээд реклам зар сурталчилгаа хийдэг гэж байна те. За би бас яг нөө таны сошиал сувгуудыг дагдаг байхгүй юу. За янз бүрийн хэмнүүд рекламдад байх шиг үүдэн те. За бас одоо нэг мэдээж контентын одоо 900 шүү дээ. Маш олон хүмүүс өдрө тутамдаа 100 мянган контентуудыг үйлдвэрлэж байна. Хүн болгон зүг гар утастай болол ингээл үйлдвэрлэл явж байна те. Яг таны зүгээр ингээд үзэж яхад бусдаас ялгарч байгаа ялгарл нь юу юм бол? Тэрнээс соёл яриагаа эхлэе гэж бодчих. За анхнаасаа л ялгархыг хичээсэн. Тэгээд эн чинь өөрөө яг би юм рекламддаг болчихъя гэд тэгчээгүй маа. Уг нь миний мэрэгжил чинь телевизийн сэтгүүлч штэ. Тэгээ би өмнө нь бас телевизэд ажилладаг байсан. Тэгээд бас тийм төрийн байгууллагт ч гэсэн ажиллаж үтсэн. Тэгээд миний энэ одоо реклам зар сурталчилгаа гэх юм уу ийм бичлэгүүд хийгээд ихсэн тэрийгээ Today Mongold гэж нэрлээд тэгээ Монгол ангид хоёр үгийг солиод холиол хэрэгжилж байгаа юм л та. Тэгээ эн чинь л өөрөө бас анханасаа хүний анхаарал татаж өөр байх гэж хичээсэн хэлбэр л юм. Тэгээ ямар нэгэн контент байх юм байна гэж ойлгоод тэгээд нэг ойрхон аялсан аялал ч юм уу тиймэрхүү бичлэгүүдэд оруулаад эхэлсэн. Хамгийн анх одоо манжуур руу нэг аялаад яваад ирэхдээ тэр манжуурт орсон бичлэгнүүдээсээ ингээд таслаад оруулсан. Тэгсэн чинь эргээд нөгөө явуулсан компанид маань тэр бичлэгнүүд таалагдсан байсан. Тэгэхээр тэрийг би яаж бишээ явуулсан компани болон хүмүүс таалагдсан байсан. Наал компани ч одоо юу юм бэ? Хаана байдг юм бэ? Яадаг юм бэ? Ингээ миний танихгүй хүмүүс ингээ миний чатаар орж ирээд асуугаадсан. Тэгэхээр надад сэтэл төрөөл. За окей, эн чинь бас тодорхой хэмжээний тийм бизнесийн хэрэгсэл болчих юм биш үү гэдэг ийм л нөхцөл байдлаас ингээд нэг реклам зар сурталчилгааны юмнууд хийгээд эхэлсэн л байдгийн. Тэгээд би бас юу яалаа ш. Тэгэхлээр нөгөө өөрийгөө танилцуул гэдгсэн чинь бас гацлаа штэ тий. Тэгээд агуулга нь би өөрөө яг юу хийж байгаа юм бэ гэхээр ингээд сэтгүүл зүйн дотор бас тодорхой хэмжээнд орох уу бас ингээд би мэдээлэл дамжуулж штэ. За өнөөдөр ингээд юу яалаа. Ийм сайхан арга хэмжээ үйл явдал боллоо. Яасан юм одоо хүн айлчилж ирлээ. За гих мэтчлэн ингээд энэ өдөр тутмын мэдээлэл чинь өнөөдөр Монголдоо бас орчиж байгаа давхар реклам зар сурталчилгаа орчиж байгаа. Тэгэл энэ бүгдийг ингээд нийлүүлээд чөлөөт сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч гэж нэрлээл хойроо ажиллаа л явж байгаа. За ер нь яг энэ тэнд очивол лайв ч юм уу эсвэл рeel бичлэгнүүд контентууд хүргээд байна те. За хэвээ янз бүрийн юм рекламд байдаг шүү. Ер нь гэхдээ яг та өөрийнхөө рекламж байгаа бүтээгдэхүүн одоо ямар нэгэн producted ийм одоо юу гэдэг ийм жанжин шугам тавьдаг одоо чинь би ийм төрлийн юм бол рекламдахгүй. Үгүй. Би ингэхгүй, энийг үл хийхгүй гэдэг ч юм. Ганц л юм байгаа. Арх. Тий. Зөвхөрлөх хундаа. Тэг угаасаа юу арх зарахгүй алт өгөхгүй. За тэгээд ингээд ийм гурван тангарахтай. Тэгээд одоо мэдээж энэ миний хийж байгаа ингээ пэйж хөтлж जैन. Тэгээд YouTube-ийн сувг нэгээд ингээд бас YouTube-ээр мэдээлэлээ дамжуулдаг болох гээд хичээж ийн ч гэдэг юм уу те. Энэ бүгд маань ингээд бусдад бас мэдээлэл дамжуулаад байгаа хэрэгсэл байхгүй. Тэгээ энийгээ дамжуулаад одоо ямар нэгэн байдлаар хин нэгнийг гүтгэж харлуулж гүжирцэн гэж нэрлэх юм уу те. Эсвэл одоо хин нэгний сэтгэл зүйд таагүйгээр нөлөөлөх тийм хар бараа мэдээлэл түгээхгүй гэдэг ийм гурван одоо өөртөө өгсөн юутай амлалттай тэгэл тэрэндээ хүрэх гээл хичээдэг. Тэгээ тэр нь өөрөө бас илүү эрг байлгах миний одоо юу гэдгийг өөртөө барьсан л өөрийгөө л ингээл барайл
Тий. Тэгэхгүй бол тэгэл хүний амьдрал чинь тийм дандаа тийм цагаан, дандаа баяртай, дандаа тийм байхгүй штэ. Хүний амьдрал чинь бас ингээл хэлбэлцэн уртаа үе байна, гүнхтэй үе байна, аз жаргалтай үе нэх байна гэл тий ингээл тэгэл уртаа үедээ уртаа юмигээл баяртай үедээ баяртай юмигээл ингээл левел чи одоо ямар миний амьдралаар хүмүүс амьдрах хэрэгтэй штэ тий. Тэгэхээр бас тийм баяртай эсгээл хуваалцъя тий. Гэж л хичээд бараа бүтээгдэхүүн сурталчлах дээр бол тэгэл эн чинь угаасаа л хүнд туслах гэж яваал эхэлсэн юм. Одоо ч гэсэн тэгэл найз нөхдөдөө туслаал одоо юу гэдгийг найз нь энд ингээд нэг мод зарах гээд байна тий. Мод оруулаад ирсэн байгаа. Найз нь ингээд энэ барс зах дээр жимс зараад байна тий. Найз нь одоо энд юу яаж байна ингээд нэг шүдний имлэг ажиллуулж байна. Окей, миний хэлдэг юм нь окей, найз нь туслая. Тэгээд хэрвээ таалагдах юм бол тий эргээд найздаа сайхан андараа болов шагнчаарай тий ингээл иймэрхүү харилцаанаас үргэлжлээл тэгэл энэ нь одоо ингээд намайг огт танихгүй хин нэгнээс одоо чат орж ирээд хідэн төгрөгөөр бичлэг хийдэг вэ гэл үргэлжлээл явж байгаа ийм үйл явдал واخгүй юу тий. За ер нь бол яг үзэгчдийн хувьд бол бас одоо 92 насаа нуухгүй илжиж болох уу ер нь настай одоо 40 рүү төгч шин. За ер нь 40 рүү төгч байгаа. За 30 гарч байгаа залуучдын хувьд бол ерөнхийн нөгөө нэг платформын хувьд бол ер нь Facebook байгаад байх шиг байна тий. За Instagram бас төдийлэн их хэрэглэхгүй байх. Байдаг баха. За сайн мэдгүй хэрэглэж байгаа хүмүүс байгаа л янз. Гэтэ харьцангуй арай жоохон баг байж магадгүй. За YouTube бас магадгүй бас баг байж магадгүй тий. Тэнгүүд яг нөгөө үндсэн хамгийн их хэрэглэж байгаа платформоор дамжуулж ер нь нилээ их сурчлагаа хийгээд тах шиг байна гэж хараад байгаа. Тий. Зүгээр чадж байгаа л тэр өөр. Одоохондоо. Тэгээд хүний хүслэл юм байна. Бас Instagram-аар, YouTube-ээр жишээ нь YouTube-ийн сувг нээсэн гэж штэ тий. Тэгээд тэр маань бас төдийлэн хүнд бас яаж мэдээлэлээ одоо өргөн хүрээнд дамжуулах вэ? Facebook-ийн чинь мэдээлэл дамжуулах алгоритм нь өөр, YouTube-ийнх чинь бас өөр. За тэгээ үргэлжлэл босоод Instagram-ийнх бол одоо юу гэдгийг илүү тийм гэрэлгээтэй царайлагч. Үгүй тэгээ хэрэглэгчт нь л тэгж таарад байна л да. Тэгээд угаасаа манай үеийн найз нөхөд за тэгээд дээшээгээ ах эгч нар ч байдаг юм уу. Тэгээд дүүнер ч гэсэн ер нь бас бүгдээрээ л байгаа. Гэхдээ ихэвчлэн хэрэглэж тэнд хандлт өгж байгаа хүмүүсийн тухай асуудал واخгүй. Одоо жишээ нь дүүд бол Instagram ч байгаа. YouTube ч байгаа, Facebook ч байгаа. Бүгдээрээ л байгаа. Гэхдээ магадгүй насны хувьд ч юм уу хэрэглээний хувьд аваад үзэхэд Instagram дээр одоо найз нөхдөдөө илүү харилцаа үүсгэх тийм тохиолдлууд нь их л байдаг байх л та тий. Бэж магадгүй Facebook-оор илүү нэг мэдээллийн шанартай юмнууд. Facebook-ийн маань пэйж арай олон найзуудтай. Та гэхдээ бүр Facebook ер нь бол бацсан байл шүү дээ. Facebook-д бацуулгүй яах вэ? Одоо тэгээд Цукерберг ахыхаа буян заяа үдийтэй явж байна гэж явж байна да. За яг одоо энэ яриагаа хоёул өргөжлүүлнэ. За яг энийгээ дагаад бас нөгөө насны сая хувьд бол за нэг бизнес эрхэлж байгаа хүмүүс ч юм уу 30-тай 40-тай за ер нь нэг амьдрал нь гоё тогтох гээд явж байгаа. За магадгүй зарим нь тогтцсон ч юм уу. Иймэрхүү хүмүүс байгаад тах шиг байгаа тий. За иймэрхүү чинь одоо хүмүүс одоо та дөрөв хэлж шээ. Жишээ нь аялын компаниудыг сурчилж өгч байна. За шүдний имлээс ингээд туршиж өөрөө ингээд очоод ингээд хараа бүтээгдэхүүн те үйлчлэгийг танилцуулаад ингээд явж байна гэж байна те. Яг зүгээр эрдэнэрийн хувьд дараагийн харж байгаа зүйл нь арай ингээд за одоо би иймэрхүү зүйлүүд ингээд хийжлээ. Миний дараагийн очих төвшин би нэг ийм дээр одоо очоо буунда гэж байгаа юмнууд нь юу байгаа вэ? Энэ надад ч өстой яасан. Чанга асуулт бай те. Яг энэ юу л яа мэдээлэл дамжуулах энэ сувгал миний амьдралын одоо нэг энэ цаг хугацаан дээр ингээд хөгжөөд байгаа. Ингээд юу гэдэг чинь одоо хэллээ шүү дээ ингээд найз нөхөдөө туслахаас эхэлсэн. Тэрний өмнө бол өөр ажлуудыг бас хийжсэн. Телевизэд ингээд хөтлөгчөөр ч юм уу ингээд ажиллаад тэр чинь 10 хэдэн жилийн өмнөх үйл явдал واخгүй. Тэгэхээр мэдээж тийм хүний дайтай тийм хүншиг гэдэг нь одоо хүнээрээ тий тийм хүнд хэрэгтэй амьдрахыг хичээж байгаа. Тэгээд яг өнөөдрийн үед миний чадж байгаа зүйл нь юу вэ гэхээр ингээд энэ Facebook-ийн
найзууд за тэгээд ингээд нэг гар утас микрофоноороо дамжуулаад за миний найз ингээд ийм бизнес юм хийж байгаа юм байна. Энэ хүнийг дэмжиж одоо Facebook-ийн пэйжийг дагаад ингээ манай найзыг сонирхоод үзээрэй. Тэ? Ингээд окей. Тэгээд найз баярлалаа гэд ингээд намайг урамшуул ингээд явдаг ч юм уу. Энэ дунд миний ингээд сууг хөгжиж байна. Тэгээд энэ тухайн сууг маань өөрөө тийм медиа групп болох учиртай. Ингээд багасаа эхэлж штэ. Зөв. Тийм ийм оролдлогыг бол би хийж үтсэн. Би ч анх ажилласаа гараад миний одоо хийж зориулж эхэлсэн юм чинь за би одоо ингээ сайттай олно гэдэг компани байгуулад. Манай компани чинь нэр Тэнгэр медиа групп. Тийм тэгээд тэрэн дээрээ вебсайт байгуулад ингээд өрөө төрөслээд нэг хүүхэд ингээд сэтгүүлчээр авч ажилуулад нэг зураглаач бас ингэж ярилцаж хөөрөлцөж найзалж те ингээд хамтарч ажиллахаар болоод ингээд 3 хүний бүрэлдэхүүнтэй нэлээд хөөрхөн ажиллаж үтсэн. Тийм тэгээд яг уу фейлд гэдэг үлээ те. Тэгээд чадаагүй л те. Тэр чи одоо 2020 оны үед тахгүй юу? Коронагийн үеэр. За яг уу корона хамаагүй зүгээр. Арай өмнөх нь үү? Тийм. Яг уу зүгээр коронавигүй л уг нь явах зүйл бол явдгийн. Тэгээд яг үндсэн учир шалтгаан юу вэ гэхээр нэгдүгээрт зүгээр бор зүрхээр байсан л гэж. Хоёрдугаарт за одоо ингээ Facebook-ийн алгоритм болон бусад алгоритмыг дамжуулаад ингээ бусдад хамтарч ажиллах одоо үндсэн нөхцөл байдал бол реклам, зар сурталчилгааг буюу одоо мэдээллийг бэлтгэх. За тэгээд түгээн дамжуулах гэдэг ийм хоёр л үндсэн үүргийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд түүгээрээ бол нэг бусдаас дутах юм байхгүй. За бас заримаас нь жоохон илүү үүж гарах хэмжээний нөхцөл байдал үүсэж болно. Тэгээ энэ нь өөрөө миний үндсэн одоо зарчимтай нөгөө хийхгүй гэсэн 3 юмтай харшилж эхэлж байгаа. Юу гэдэм би одоо мөнгө олохын тулд хин нэг одоо харлуулж гүтгэх шаардлага гарах ч юм уу. За эсвэл ингээд мөнгө олохын тулд хин нэг эгрээ хийчихэлтэй тэ ингээ хамтраад ажиллаж галдаа гэж гуйх ч юм уу. Яг энэ үндсэн зарчмаараа тэгж хүлээн зөвшөөрөгдөх тийм цаг хугацаа нь болоогүй байсан гэж өөрийгөө тайлгаруулдгийн. Тэгэл яг хаа түрээсээ дулж чадхаа дэлгээ болол тэгэл баг бүрэлдэхүүн тараал ганц нэг камер юмнууд авцсан байсан. Тэрийг эрэхтэй хүмүүст нь тойруулж тарааж хэрэглүүлээл за өгч чинь л гэсэн үг л тэ. Тэгэл гар утсаа барайл явсан л зүйл. Тэгэхээр энэ медиа группээ байгуулна гэдэг зорилго маань болоогүй. Хивээрээ байгаа. Тийм тэгээд энэ медиа группээ би нэг одоо 40 руу дөгөж явж байна гэж байна шүү дээ. Тэгээд нэг 45 44 одоо 45 нас орчим хүртлээ бол би хангалттай одоо Монголынхоо шилдэгүүдийн нэг болгоч чадна гэж одоо итгэдэг, өөртөө найддаг. Тийм тэгээд за ста зориг хариулчлаа шүү. Тийм тэгэл яг втэ 44 45 хүртлээ бас өөрөө бас нилээ явах уу те. Тий 44 явж байна те. 44 хүртлээ тэгэл бусдад дэмтэй тустай. Тийм тэгээд сайхан найз нөхдөдөө мэдтэй устай. Тэгэл ямар ч байсан нэг хүнд гай дараа болчихгүй хүн шиг те. Өөрийгөө болгоол ингээл амьдрал явна да. Тэгээд энэ цаг хугацаан дээр юу гэдгийг одоо компани маань заримдаа X тайлаа өгөөл тий. Тэгээ ганц нэг одоо байгуулгын реклам зар сурталчилгаа хийхээр одоо компаниараа байгуулна гэдэг ийм юм орж ирсэн үедээ бас одоо тайлангаа аль биесээр нөгөөл тэгэл нэг олж шалахгүй ч гэсэн оршин буй гэж. Тэнгэр медиа. За бас яг нэг таныг бас анзаараад хаад улс төрд бас өөрөө та нилээ идэвхтэй өгөө юу? Идэвхтэй ч гэжтэй зүгээр л ойлгоцсон. Намайг ч нөгөө юу яасан. Манай өвөө тэнгэр дэвшихээс өмнө нөгөө нам дагуул амд бас юмаа минийхөө одоо намын гишүүн болно гэдэг намайг бүр 18 өрөөг байхад 17 таа байхад ч нөгөө намд исүүлчдэг байхгүй намын гишүүн болгочдөг байхгүй. Тэгэл одоо аль нам Монгол ардын нам. Миний сайхан нам. Тийм. Тэгээ намын гишүүн болгоцсон. Тэгээд нөгөө
нам чи нөгөө сонгуул монгуул гэж явдаг залуучуудын байгууллага нөгөө намзах гэж байдаг те. Тэгэл ингээл энэ байгууллагууд руу н ороод тэгэл ганц нэг үг мөг гэлээл тэд чинь гол найзуудтай л болж байгаа юм л та. Нөхөрлөл үүсээд бас нэг хичээл сургуул ингээд нэг бусад үйл явдлуудаас гадна ингээ өөр ингээд найз нөхөдтэй болоод нь шүү дээ. Тэгэл ингээл тойрол яваал байдаг байсан. Тэгэл ах нар эгч нарын сонинг тараагаал одоо юу болохоор сонгуул болохоор те. Тэгэл одоо буцаж цаг хугацаанд нь бол найз нөхдөдөө сайхан нөхөрлөл ингээл явдаг байсан. Тэгээд оршиж байгаа л тэгэл ерөөхдөө ингээл тэр үед ч одоо юу гэдгийг ингээ өрсөлдөх нам нь ингээ за нөгөө дэмжиж гаргасан дарга маань юу ярьж гин те. Тэгэл ингээл нэг иймэрхүү үйл явдлууд хараалын тэгэхээр тэгэл ойлгочтгол баг зэрэг ойлгочтгол юм байна л да. Тэгэл нэг оршсон газараасаа хүн бас хөндөрч бол гардаггүй. Тийм тэгэл байгаа л. За яг одоо зүгээр яг би нэг амар улс төр ч юм уу янз бүрийн юм ярих дурггүй байхгүй байхаа ер нь. Одоо өөрийнхөө нэвтрүүлгээр бол те. Одоо яна ах амар дуртай шүү дээ. За тогсоо. цогсхон бас зүгээр ярьчих гэж бодоход ер нь бол ардын намын гишүү гэдэг бол маш олон жил болж байгаа юм шүү дээ тийм үү. Тэгээд ер нь одоо юу гэдгийг тийм одоо намын үйл ажиллагаа юм одоо оролцож яваагүй юу яаж ингээд 2020 оноос хойшоо тийм ингээд одоо янз бүрийн юм ороогүй яваагүй. Тэгээ ороогүй яваагүй. Гэхдээ яг зүгээр өмнө байсан юм чинь гээл тэгэл харж л байдаг. Яалтчгүй л ингээл фэйсбүүкийн найзууд тэр хүмүүс тэгэл тий тэгэл байж байгаа юм чи. Зүгээр яг би бас таны залуу болохоор асууж байгаа шүү. Одоо яг би ингээд бас өөрөө нэг улс төр сонирхдаггүй боловч одоо ингээд би одоо л тань шиг 40 30 хүрээгүй л явж лаа л 20 гараа л явж байгаа. Ингээ харж байхад бол зүгээр яг би улс төрөөр оролдохгүй ч улс төр нэг хамаар оролдоно гэдэг шиг зарим юмнуудыг сонирхох шаардлагатай юм шиг зарим юмнаас мэдэх шаардлагатай юм шиг санагддаг байхгүй заримдаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо жишээ нь та бол ардын намын гишүүн биш үү те. Тэнгүүд яг өнөөдрийн байдлаар 2025 оны хувьд бол Монгол ардын намын одоо жоохон тогтворшил жоохон анхах маягтай байгаа яг одоо цаг үед л те. Тэс одоо Монгол ардын намын одоо ингээл хоёр тал хуваагдаад янз бүр болоод байгаа асуудлууд байгаа. Таны бодлоор яг энэ намын гишүүний хувьд одоо яг байгаа байдал нь ямархуу байгаа вэ? Таны өнцгөөс. Тэгээ энэ одоо юу нь яаж төгсөх бол гэдэг ч юм уу те. Энэ за яг та тэгтээ бас нэг их бити дэлгэрүүлж яриа. Би бас нэг би хамгийн гол нь улс төрийг хамгийн сонирхолтой сэдв гэж боддог байхгүй юу? Ер нь бол өөрөө. Тийм болохоор ч юм яг зүгээр энэ тал дээр тиймээж зүгээр ер нь тэр наманч бай. Тэр найз нөхдөөд ч бай. Өөр хинч байдгийг одоо миний танихгүй Бата болдоо хоёр ч бай те. Бүгдээрээ сайхан эвтэй нартай л амьдраасаа. Тэгээд юу гэдгийг тийм гэрүүл маргаан асуудал үйл явдлаас болоод одоо яг нөхцөл байдал дээр юу үүсэж байна гэхээр юу гэдгийг яг ингээл миний байж исэн ингээд нам дотор ингээд маргаа үсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт би чи одоо бас нэг сугны өсмөс цүнх баригч хийгээл явж исэн. За тэгэл тэр үед бас надтай хамт ингээл сугны өсмөс цүнх баригч хийгээл явж исэн хүмүүс чинь бас одоо ингээд улс төрийн одоо левел нахаад гэх юм уу те ингээд тодорхой хэмжээний дүүрэг мөрөг одоо хот бүтийн хэмжээнд одоо шийдвэр гаргах ингээ хүмүүс болоод ч юм уу эсвэл ингээд намдаа бас нэг одоо үүрэг талбан тушаал яг цалиа авч мавж хийдэг ажил авдаг ч юм уу эсвэл бас ахаад нэг дарга маргын туслах хийцээ явж идэг ч юм уу те ингээл яг ингээл таньдаг хүмүүс л нүдэн дээр хоорондоо муудалцаал байгаа. Тийм тэгэл надад бол жоохон тагуул мэдрэмж гишүүний хувьд бишээ зүгээр л таньдаг хүмүүс маань хоорондоо одоо таньдаг ч юм уу мэддэг зарим нь найзууд зарим нь болохоор ингээд одоо миний мэддэг хүмүүс байгаа даа шүү дээ. Зарим нь бас таньдаг хүмүүс байгаа даа. Энэ хүмүүс хоорондоо эв түнжингүү ингээд байгаад байгаа нь бол надад таалагдахгүй байгаа. Тэгээ цаад гүнзгий санаа утга юу болоод байгаа яагаад байгаа гэдэг дээр бол мэдгүй байна уу. Мэдмээрч байна. За яг нүхэндээ л ингээд нүхэндээ л ярьчих гэдэг шиг ингээд дуусгахыг тий. За эрдэнэр реклам зар сурталчилгаа хийж байна. За дээрэс нь улс төрийн ингээд янз бүрийн юмнуудыг бас чөлөөтэй өөрийнхөө пэйж хуудасаа өөрийнхөө платформоор дамжуулаад өөрийнхөө хувийн профайлаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна тий. Тэгж байна.
За энэ нь яг одоо яг үзээд байгаа хүмүүс нөө түрүү хэлсэн шүү дээ таны үеийнхэн байгаад ихэвчлэн байгаад байдаг те. Тэгдэг. За яг энэ хүмүүстээ та өөрөө яаж нөлөөлөе гэж боддتي. Жишээ нь одоо яа гэдэг хитрхи нэгдлийг барья гэж боддгоо эсвэл зүгээр одоо жишээ та ардын намын гишүүний хувьд шүү дээ. За би энэ нэг дэмжиж байгаа болохоор энэ ийм гээд нэгдлийг барьж байна те. Нөгөө талаараа жишээ нь яа гэдэг мэдээж бүр хинт чирэггүй муу бүтээгдэхүүн байсаар л таны нэг найз те амар сахартай тийм бүтээгдэхүүн байлаа. Таны нэг найз нэг бизнес эхлүүлсэн хөшөө би нэг зармаар нэг үйл. Та тэрний ингээд шууд хамаагүй тусалж идэх юм уу? Ер нь яад юм бэ? За үгүй шүү. Жишээ нь ийм юм болж байгаа. Нэг нь болохоор юу гэсэн юм? Удаан гомжлоо за мэдгүй. Гэхдээ тэр бол зүгээр л Facebook-ийн чатаар орж ирэл пэйж дээрээ мэдээлэл барьшуулдаг. Нэг мэдээлэл яах вэ маах вэ гэл. Ороод ирэхээр нөө тэгээд өөрөө мэдээд шагнчихгүй юу дээ гэд тэгээд нэг пост оруулж байгаа л Facebook дээр. 2 пост байна гэд. Тэгээд окей гэд тохиролцоод пост харъя гэд. Тэгсэн чинь нэг нь болохоор тэр одоо гомингийн та энэ гоминг идэж үтсэн үү гэдэг юм постертой зураг. Нөгөөх нь болохоор тэр компани бас оруулж ирдэг гэж би ойлгосон. Ингээд нэг коктейл нэг архиар найруулж байгаа. За. Тий. Тэгээд тийм бичлэг байгаа байхгүй зүгээр далд сурталчилгаа байх нь шүү дээ. Энэ хоёр гэдэг ингээд ороод ирсэн. Тэгэхээр за нэгийг л явуулъя да. Тэ нөгөөх нь бол миний нэг бас барьдаг зарчимтай бас хашилж байна. Тийм жоохон таарахгүй юм байна уучлаарай. Эсвэл зүгээр хоёулангийнч хүн ингээгээд байгаа шүү дээ. Тэ. Хоёулангийнч явуулахгүйсэн яах вэ тэгэл. Тэгэл нэгийг явуулсан шүү дээ. Одоо яг өвчлэн зүгээр орж ирдэг саналын үед юу орж ирж байна энэ дээр? Тэгэл би өөрөө бас зармын гойж мууж юу яа штэ. Тийм таны халагдсан юмуд болоо. Тийм өө найз. Найз ингээд нэг шүтээ янзлуулах гэсэн. Тийм бүр шууд байна тийм үү гэж. Бичлэг хийгээд өгчээ. Хүү найзаа тэгээд яг миний найзынхаа шүтийг янзлаад өгч хоёлаа ингээд хийнийхаа юуг яахгүй яач идэхгүй юм гэж гойш тас. Тэгэл яг заримдаа яг бас ингээд тэрийг би ёндоо гэж нэрлэдэг юм те. Ингээд Facebook-ийн чатаар ч юм уу эсвэл ингээд зарим нэгэн тохиолдолд таньдаг хүнээр холбогдоод тий орж ирээд одоо үнэлгээ байдгүй таньдгээд асуухаар бөө би тэдээ найзуудаа тэдээр идэгий хайртай хүмүүстэй бол идээр идэгий тий тэгээд одоо чи найзлмаар байвал идээрээ илэг тий тэгээд зүгээр яг намайг одоо хөсөлж аваад ажиллуулъя гэх юм бол хоёр бас ахаад хоёр дахь үнэтэй тий ингээл харилцаан дээрээ л ер нь үнэлцдэг гэсэн. Тэгээд за Эрдэнэ хувьд яг өмнө нь сэтгүүлч байсан гэж шүү дээ. За телевизийн байгууллагууд ажиллаж байсан. Одоо ч сэтгүүлч. Тэгээ одоо сэтгүүлч дээ. За одоо ер нь бол илүү юм чөлөөт сэтгүүлч болчиход тах шүү байгаа тий. За телевизийн байгууллагад ажиллаж байхад ч юм уу сэтгүүлчигээ явж явах. За яг өнөөдрийн түвшинд өөрөө ингээл утсаа бариад микрофон зүгээд ингээд явж явахын ялгаа нь юу вэ? Ялгаа юу? Өөртөө сайхан даа чи. Өөртөө сайхан. Тэгээд өөр ялгаа авахгүй. Энд чинь өөрөөр бас ахаад энэ нэг юу ч гэдгийг яг одоогоос нэг 20 жилийн өмнө ч юм уу надад ийм боломж байхгүй байхгүй. Би ямар нэгэн телевиз юм уу эсвэл ямар нэгэн тийм сайт сонины газар. Тэгээ би ч одоо бас одоо сайн бичиж чаддаг хүн биш. Сайн бэлдсэн мэдээг гаргана. Тийм. Миний одоо мэрэгчлэн телевизийн сэтгүүлч гэж явдаг штэ. Тийм. Тэгэхээр одоо ингээд тийм хөтлөгч хийх одоо хүний бэлдсэн мэдээлэл дээр ярих ч юм уу тий. Эсвэл ингээд очиж сурвалжлага авах ч юм уу ийм нөхцөл байдсан. Би одоо нэг 20 жилийн өмнө бол аль нэгэн телевизэд ажиллаж амьдарч одоо амжиргаагаа залгуулахаас өөр надад ямар ч сонголт байгаагүй шүү дээ. Тийм. Тэгэл яг хав тэр үедээ бол одоо 10 хэдэн жилийн өмнө ажиллаж исэн тэр үедээ бол үнэхээр сайхан. Тэгээд нэг 2020 оноос эхлээд энэ сошиал медиаг ашиглаад мэдээлэл дамжуулж эхэлсэн нь бол зүгээр би өөрөө гоё суугтай болж байна. Өөрийнхөө хүсснээр мэдээлэлээ дамжуулах боломжтой болж байна. Тэгээд би эзэн нэгэн цагт ямар нэгэн амжилтанд хүрчээд тэгээд надад тэрвэ тэг хүнд баярлалаа гэж хэлэх вэ гэдэг ийм үг одоо хэлэхэр их орж ирэх юм бол би мэдээж те
өнөөдөр өсгөж төрүүлсэн ээжтэй баярлалаа. Бас ас солын Америк оронд амьдран сууга Марк Зукерберг ахта баярлалаа. Таныг байгаагүй бол би өөрийгөө илэрхийлж өнөөдөр энэ хэмжээнд хүрэх боломж надад байгаагүй маа гэж л хариулна. Тэгээд яг хуу өөрийнхөө байгаа сайхан тэгэл одоо юу гэдэг хүний бэлдсэн юмыг ярих эсвэл одоо юу гэдгийг ингээл дарга захирал чи одоо миний дургуун үнийг магтаад яриадах мариадах гэлдэг бол тэгэл 5 төгрөгнөөсөө тэгээ цалин мөнгнөөсөө салахгүй тул тэгэл ярих л байсан ярьдаг л байсан л та тэгэл. За яг би яг наадахтай ч холбоотой. Цалин бол мэдээж нэг амьдралын баталгаа те. Та өмнө нь за тодорхой хэмжээнд цалин аваад ингээ ажилтдаг байлаа. За яг өнөөдрийн хувьд бол нөгөө нэг таны яриад байгаа ёндоогоороо амьдрч амьдралын болцоонд тийм хэр хүрч байна. За ер нь бол яг өдөө одоо чинь миний насны ч юм уу контент үйлдвэрлэдэг за түүгээрээс ашиг болдог залуучууд маш их байгаа. За таны үеийн төлөөллөж бас байгаа те. За ер нь бол таны хувьд бол яндоогоор ингээм амьдрахад тэр боломжтой байна. Болно шүү дээ. Тэгээд ер нь бол би янз гэж байгаа. За тэгэл анх бичлэг хийгээл цөөхөн найзтай мэдээллийн маань жоохон баг хүмүүс үзэн одоо ч гэсэн олон үзээд байгаа гэж байгаа юм биш. Энэс цаашаа ахаад олон үзэх боломжтой. Тэгэл ийм нөхцөл байдал дээр норт норгоо ингээл холгүй гэдэг чигтэй ингээл ээжийнхаа ингээл тэтгэврийн төгрөгнөөс хол авах болж идэл одоо өөр амьдралын хэрэгцээг ингээл анд найзуудтайгаа уулзалуу андаа нэг ингээч те тэмдэглаач гэл ингээл тэгэл ингээл явж исэн ийм цаг хугацаанууд зөндөө л баг. Одоо ч гэсэн яг болцсон гэх юм бол бас үгүй. Ханаа дагаа ч байхгүй гэж. Үгүй. Энэ ерөөсөө өөрөө хийж хандахгүй л үйл явдал л да. Хэрэглээ ер нь гайгүй шүү дээ. За нэг утасны төлбөр 30-аас макс минимум 30 те. За тэгээд дахиад давуулаад хэрэглээ гэх юм бол нэг 50,000 төгрөг байна. За тог байр ингээд innovation гэдэг эдгэр чинь ингээд нийлээд нэг 150 төгрөгөнд 150,000 төгрөгөнд багтчихжээ. За тэгэл өдөр тутамд одоо хоол унд идэх ч юм уу те хэрэглээний зардлууд гэл ингээл. За тэгээд одоо би нөгөө ихчэндээ амьдарч байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр одоо ингээд юу байхгүй байна. Үр зээл байхгүй байна тий. Тийм тэгэл гэл хүрээл болоо л. Тэгээд яг хөө заримдаа бас одоо юу гэдгийг одоо ажил гайгүй ажил орж ирээд ёндорлоо гэж нэрлэдэг шүү дээ тий. Ёндорсон тохиолдолд тийм өөртөө зарцуулах тийм нөхцөл байдал нь бол илүү бүрдэж орж ирдэг. Өө тэгэхээр яг тэр гоё харсан гоё хувцас ч юм уу тий. Аваад зүч хэмсэн гэж утсан цагаа ч юм уу. Гэл хүн ер нь өөрийгөө шагнаж гоё гангалж амьдрах хэрэгтэй л гэж бодлоо. За одоо нэг та л өөрийнхөө нэг ёндоогоор ч юм уу өөрийнхөө хийж байгаа юмнаас үр ашгаа шимээд одоо үр ашгаа хүртээд амьдарч штэ тий. Тэнгүүд яг сайхан амьдралын томьёо нь яг юу юм бэ гэж би асуумаар байгаа. Одоо чинь таны хувьд бол энэ амьдрал сэтгэл хангалуун байна өөрийнхөө амьдралд тий штэ. За тэгвэл зарим нь бас хитрхийн материалын зүйл рүү хандаад иж магадгүй. Тэгээ яг хүн болгоо ингээл за энэ хитрхийн материалын зүйл рүү хүмүүс ингээ шунаал гэж ярьдаг боловч энэ буруу зүйл маа гэж ярьдаг боловч яг үнэндээ л тэр үнэн бодит байдал нь угаасаа л тийм байгаа шүү тийм. Одоо жишээ нь одоо өвөл болж байна. За нэг гутлаа өмсч юмсан, нэг гүрдгээ өмсч юмсан тий. За нэг багшааш нэг за нэг орон сууцтай болж юмсан гэдэг ч юм уу тий. Нөгөө нэг материалын зүйл рүү улам шунаад ахын энэ нэг буруу юм уу зөв юм уу? Миний бодлоор уг нь буруу. За одоо ахын зүгээр өрөвдүүлэх гээгүй шүү. Заяа зүгээр энэ өөрөө яг бодит байдал. Юу вэ гэхээр надад одоо өөрийн гэсэн ах нугасаа машин барьж чаддаггүй гэж ойлгож байгаа. Тий, машин барьдаггүй. Зундаа бол тэмцэглэгаан дугуйн үлдөө бол нийтийн тээвэр юм уу яарсан үедээ такси идчихнэ. Тий. За ихчэндээ амьдардаг гэдгийг ойлгочлоо. Тий. За ингээд орох оронгүй байх нь шүү дээ. Уг нь бол тий. Тэнгүүд одоо за би бас дахиад 3 дахь нь ярьчаа. Юу вэ гэхээр
Одоо яг надад миний юм гэдэг юм бол надаараа угладаг миний үр байгаа байхгүй. Одоо энэ хорвоо дэлхий дээр. Тэгэнгүүт юмтай. Сайхан байртай тий сайхан юутай унах унаатай гоё машинтай тий. За тэгээд одоо гэр бүлтэйгээ хамт амьдардаг тий ингээ элэг бүтэн тий ийм хүмүүс одоо надтай өөрийгөө ингээ харьцуулаад юу гэдгийг жоохон муулцсан ч байх юм уу. Тэгээ хандчгүй дээ. Тэгэл Монгол жижигхэн хамжигтэй гэдэг шиг тэгэл ингээл нэг жоохон хатаачдооны юмнууд явцсан л байдгийг. Сонсогддог. Тийм сонсогддог. Тэгэл чихтэлсэн. Тэгэл эхлээл дууралдаг байсан. Одоо ч тэгэл чимэг үл өнгөрчдөг л болж байгаа. Тэгэнгүүт ингээд юмтай хүн ингээд надаа ингээд ахаар энэ бас нэг жоохон дутуугийн тэгэхээр ийм юм байна. Хариулт нь ийм юм байна. Юу вэ гэхээр хүн хүсэл шунал хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Хүнд хүсэл байх хэрэгтэй. Одоо жишээ нь би Монголын номер 1 медиа корпорацтай болно гэдэг надад тийм том амбиц байж хүсэл мөрөөдөл байж болно шүү дээ. Тий. Окей, би энийгээ биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Зүгээр би Монголын хамгийн их мөнгө олдог медиа корпорацтай болно. Энд чинь нэгэн шунал нөгөөх нь хүсэл ингээд юм ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хүслээ хязгааргүй тавиад шунлаа бас хязгаарлаад ингээл явчих хэрэгтэй юм бол. Тэгээд байгаадаа сэтгэл дүүрч сурах хэрэгтэй. Тий. Тэгээд өнөөдөр надад байгаа нь миний амьдралд дүүрж гин, хурж гин. Би одоо гараад явхад надад унах унааны төгрөг байна. Тий. Би найзтайгаа уулзаад хоол аваад идэхэд надад идэх хоолны мөнгө байна. Тий. Би хин нэгэн рүү залгаад ярихад надад тий утасны төлбөрийн төгрөг байна. Тий. Одоо илүү төгрөг. Тий. Одоо надад хэрэгтэй төгрөгүүдийг бол тэгэл зохицуулаад бас олон шүү дээ. Тий. Гэдэг шиг. Ингээл байгаадаа сэтгэл дүүржил амьдрах хэвээр. Ингэжижил одоо тэр жаргалтай байх гэдэг нөхцөл байдлыг л өөртөө бүрдүүлнэ. Үгүй болвол зүгээр юу гэдгийг хүсэл болгоно. Одоо хангаад тий хангах гэж хичээгээд тэгээ байхгүй юм үрзээл авч тавьж аваад тэгээ тэрийгэ төлөх гэж бас хямраал тэгэл ингээл энэ олон хямралууд дундаас л тэгэл нөгөө сэтгэл ханамжгүй аз жаргалгүй байдал чинь л үүснэ л дээ. Тэгэхээр жоохон өөрийгөө тийм өдрөг байлгах гэж хичээж амьдрдаг л гэсэн үг. Тэгэл тий. За яг энэ асуултан дээр хоёул яг нэмээд сайхан бас дэлгэрэн гоё тайлбарлаж өгсөн баярлалаа хаа. Гэтэ яг би юу гэж тайлбарлахаа ойлгодгүй. Яг миний бас манай подкастаа гол юм нас тэр өнөөдөр заавал энэ зүү мэр хал байхгүй тий. Тэр буруу ч мэржиж болно шүү дээ. Тэр зүгээр л хамгийн гол нь өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тийм миний зөв миний дүүд буруу байж болно тий. Чиний зөв чинь би хүлэн зөвшөөрөхгүй гэж болно шүү дээ. Энэ асуултан дээр дахиад асуухад зүгээр таны хувьд боловсрал чухал юм уу эсвэл хүн төлөвшил чухал юм уу? Хоёлаа л чухал. Ер нь хүн төлөвшил нь бол илүү чухал та. Хүнээрээ байх гэж байгаа дээ шүү дээ. Хүний найз байх, хүний дүү байх, тий? Хүний хин нэгэн байх гэдэг чинь өөрөө айгүй чухал ахгүй. Боловсрлоос л чухал. Тийм. Би дүүнаас тэгж боддог шүү юм. Хоёлаа л чухал гэхдээ дүүгийн нэрээ уран бүтээл өндрөө. Би яг одоо бас нэг одоос нэг үзэгчд маань ерөнхийдөө бол намайг маш олон хүмүүс жүжигч мэрэгчлээ гэж боддог юм байлээ. Биш юм уу? Биш шүү дээ. Би ч одоо яг юу байхгүй юу? Миний яг үндсэн мэрэгчлч юм болохоор маркетингийн драматург гэхгүй юу? Одоо чинь маркетингийн одоо яг монголоор тайлбарлаж хэлэх юм бол маркетингийн сэтгэл судлаач гэсэн утгатай мэрэгчл. Монголд гэхдээ ийм мэрэгчлэр одоохондоо сургадаг юм байлээ. Гэтэ энэ мэрэгчлэр бол Монголд 3 4 байдаг юм байлээ. Энийг бас сайхан мэдчих авсан те. Яг нэг маркетинг сэтгэл зүйч гэдэг мэрэгчлэн болохоор юу хийдэг хүмүүс байд юм бэ гэхээр ихэвчлэн нэг Монголд яаж тэр нь хэрэгжиж ажилладаг юм гэхээр ихэвчлэн гадаад харилцаан дээр ажилладаг. Эсвэл бизнесээ байгуулахаас IPO гаргах. За тэгээд юу яах одоо юу гэдүүлээ? Санхүүжилт одоо компанид нийлүүлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл төр одоо маркетингийн драматургууд одоо илүү чухалчилж ажилладаг. Жишээ нь би одоо тантай уулзаад өөрийнхөө бизнес
хөрөнгө оруулалтаас 5,000 төгрөг авах гэдэг шүү дээ. Тэрэн дээр илүү гэж түлхүү ажилтдаг хүмүүс. Тэгвэл ийм юм байна. Юу л юм байна л да. Өгөгдөлтөө л юм байна л да. Яг гэхдээ дүүн юу байсан? 8 настайгаас ахуулаад за 7-8 настайгаас ахуулаад хүүхдийн ордонд 10 жил баг явсан шүү. 9 жил явсан. Тий. Авьяастай гэж байгаа. Тэгээд яг зүгээр энэ миний бодол шүү. Зүгээр яг надтай адилхан одоо бас боддог найз нөхөд хүмүүс ч байхыг үүсэхгүй шүү дээ. Чамайг бас уран бүтээл хийгээсээ тийм үргэлжлүүлээд бас хүмүүст тийм сайхан мэдрэмжүүдийг бүтээлээрээ дамжуулж өгөөсэй ч гэх юм уу тийм хүсэл байгаа шүү. За баярлалаа. Ах нь юу яа удахгүй том медиатай болохоор өөрийнхөө кино хийгээд дүрдээ чамайг төглөө. Яг гэхдээ ийм байлаа нөгөө өмнө нь угаасаа нөгөө хийжсэн юмаа дахиад нэг авах гад ч юм уу би одоо чинь дотроо ингэ бодох нэг 2 минут шорт фильмүүд айгүй хийх юмсан. За юм жижиг юмны зохиол бичих юмсан гэж айгүй боддог. Гэхдээ яг одоодс ингээл миний хийхийг хүссэн юм бол бас подкасттай. Дүүч хэдэн кинод тавлаа. Би одоогийн байдлаар за бүрэн хэмжээний 4 өөрөө зохиолоо бичсэн 1 за жижиг сажиг 4 гэх юм бол би бүр туслах дүрдхаа бараг 5 6 кино тогсон. Тэгээ нийтдээ нэг 10 бүрийн хэмжээний кино нэг бүрийн хэмжээний киноны зохиол явж байна. Тэгэл одоо мэдээж юу гэдгийг үнцэн ажиллаараа ингээ ажиллаад эхэлсэн байна. Тэр чинь их олон жилийн өмнө ч юм уу тогсон кинонууд байж магадгүй. Тэгээ дээрэс нь би нэх их одоо Монгол кино сонирхоод үзээд идэх ч юм уу те ийм төрлийн биш. Гэхдээ одоо кино таарлтуул үзэж байна л те. Тийм хүн биш гэхэд ингээд үг таниад байна, мэдээд байна гэдэг чинь бол дүү тэр одоо саяныхаа хэлсэн одоо бүтээлүүд гэж нэрлэе те. Одоо уран бүтээлүүдээр бол тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэлд орсон л байна. За баярлалаа. Мундаг шүү. За харж үнэлж явдаг шүү. Би бас зочин шиг болсон юм чинь. За юу нэвтрүүлгийн хаа ивент гэдэг ч одоо маа толгой кам болох Sweet Essence компани SV брендийн бүтээгдэхүүн бас байна. За би бас өнөөдөр танд гүзээлцний компотыг бэлдсэн байгаа. Тэгээд компотны хувьд бол за одоо чинь би бас нөгөө таныг янз бүрийн ингээд бүтээгдэхүүн орц найрлагын чараагүйгээр рекламдгүй гэж суугаад байсан тэр байхгүй. Одоо чинь манай компотны хувьд бол ямар ч сахар байхгүй, сахар орлуулагч байхгүй. За мэдээч амтныг амттай болгохын тулд чихэрлэг амт байх хэрэгтэй тийм үү? Энэ хүү зүйлийг яаж хийж байгаа гэхээр жимснээс гаргаж авсан сахар ашиглаж энэ компотыг бүтээж байдаг юм уу? Тий. Одоо ер нь яг би бүр яг ойлголт нь ингэж ойлгосон л доо. Одоо энэ гүзээлсний компот дотор гүзээлцгнүүд байна тийм үү? За дөнгөд компотонд оролцох боломжгүй болсон жимснүүд ч гэдэм л одоо яа тий. Буруу ургалттай гэдэг ч юм уу тий. За тал ургацсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү жимснүүдийг жимсний сахарт ашигладаг юм байна. Тэгээд тиймэрхүү жимснээс гаргаж авсан сахар ашиглаад жимсний сахараар энэ хүү компотыг хийж байгаа. Тэгээд ямар нэгэн том химийн бүтээгдэхүүн байхгүй яг 100% жимсний сахараар хийсэн бүтээгдэхүүн байгаа. Би бас өнөөдөр танд ингэ задлаад амсуулч гэж бодож би одоо ингэ дийлэхгүй за ямар ч байсан битүүмч савлалт сайтай л байна. Тэгээ битүүн савлалт сайтай та. За та бас ингээ амсаа цаах үзээрэй. Тэгээ яа наадах чинь ямар гоё ярагч. За нэг 3 шиг үзэлцгээч та. Хаанаас орж ирж байна? Энэ одоо бол энэ манай компотны үйлдвэр нь болохоор за дэлхийн одоо топ 5 том үйлдвэрт тооцогддог. За яг уу одоо би бас энэ дээр бас нэг юм хэлчихмээр байгаа. За юу ч тань хийгээд өгчээ. Тэгж чад таныг идэж байгаа хооронд ярина. За. Одоо л яг бүх хүмүүс хятад зүйлийг одоо харьцан гайг болсон байна. Хятад бараа бүтээгдэхүүн муу гэдэг ойлголттой. Хамгийн сайн шүү дээ. Тэгсэн чинь манай компот яг шандуу мужаас орж ирдэг байхгүй. Тэнгүүд манай компотыг авч байгаа газрууд нь Америк, Япончууд, Солонгостой, Монгол, за Европын орнууд руу бүгд гаргаж байгаа. Дэлхийн том үйлдвэр байгаа тийм. Тэнгүүд яг энэ дээр бас хүмүүс маань өөрсдөө бас нөгөө хятад юм л муу гэдэг бас ойлголтыг одоо толгооноос авч хаяасаа энэ нас ийм өчтэй юм шиг бид нар нөгөө нэг одоо ганцхан үе гэж байсан шүү дээ тий. За түүний дараа ингээ маш олон ингээд 8 жил за энэ одоо бизнесийн чиглэл болоо гэсэн. Тэнгүүд манай монголчууд өөрсдөө муу юмнуудыг оруулж ирээд Монголдо зардаг болохоор энэ юм муу нэртэй болцсон гэж би ойлгосон шүү. Тэр бас тийм учиртай юм шиг байгаа гэж бодоод байгаа.
За тэгээс өнөөдөр таны гүзээлсний компотер дайллаа. Таас дахиад идүүл идээр. За би энэ пампа чипсыг задлаа тавьчих. За манай чипсийн хувьд бол мэдээж одоо чипс бол 100 байгалийн галтай биш ч гэсэн. За хамгийн одоо юу тослог багтай. За хугардаггүй, үүрдэггүй юм чипс байгаа. За сайн чипс юмстэй сууж болно байхаа. Хамаагүй шүү дээ. Барьж байгаа сайхан идчихэнтэй. Хой. Пампан гэдэг нэртэй чипс байгаа. За тэгээ нэвтрүүлгийн ивент итгэгч Sweet Raisins компани SV брендийн бүтээгдэхүүнүүдэд баярлалаа. Тэгээд яг энэ бүхний хүчээр бас энэ нэвтрүүлэг маань цаашаахан дугаар те дараагийнхын зочныг өргөх энэ бүх ажлуудыг бас хийж өгч байгаад бас талархаж байна. Окей. Бас одоо тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнүүд нь улам цаашаа бас дэлгэрэн түгээд тий. Тэгээ хамгийн гол нь эрүүл гэж байгаа байхгүй юу? Эрүүл сайхан хүнсээр одоо бяцхан хүүхдүүд тий. Бас одоо иргэд маань одоо бүх хүмүүс маань ингээд хангалтаад юм бүгдээрээ л гоё эрүүл сарвал байгаасаа тий. Тийм шүү те. Одоо бит хоёрыг одоо уулзуулын энэ сайхан суулгаж одоо ярилцуулж байгаа одоо компани хамт олондоо баярлалаа. Эрдэнэ ярих ер нь шууд одоо чинь нэг компани бүтээгдэхүүн танилцуулга хийя. Реклама хийлгийг үл яад юм бэ та шууд. Очоод тэгэхээр юуг нь анзаард юм бэ? Очоод уу. За одоо чинь манайхад танаар за энэ компотыг хийлгийа. Энэ компот манай энэ компьютерны бичлэг гээд өгчөөч гээд хоёулаа тохиролцоо те. Тэнгүүс та ер нь юу дөрүүлээд эхлээд очоод бүтээгдэхүүний юуг нь анзаардаг. Юуг нь анзаардаг вэ? За одоо чинь манайх эхлээд ороод одоо судлана л та. Чи одоо эхлээд сошиал сувгуудын судалнаа гэсэн үг. Үгүй зүгээр одоо яг тухайн газар маань ямар газар байна те ямар хүн ажиллуулж байгаа тэгээ бараа бүтээгдэхүүнээ болох юм бол юу яачих их ч өөрөө тайлбарлаж байгаа тий ах өөрөө тайлбарлаж байгаа та танаас илүү таны борлуулж байгаа бүтээгдэхүүнийг өөр хэн тайлбарлаж чадах вэ тий яг уу та ингэ бичээд намайг уншаад өгөө гэдэг тэгэх юм бол би тим гинэ нэм бэ шүү гэд бас яриад өгч бас болноо. Тий. Яг ийм одоо хүнсний бүтээгдэхүүн дээр кейс бас яг олон орж ирэхгүй л байна л да. Тэгээ одоо хувцас ч байдаг юм уу тий ингээд энэ байгууллагыг хүнээр нь өөрөөр нь одоо яриулаад сурвалжлах хэлбэрэж гэх юм уу тийм байвал их. Тий зүгээр. Энд ихтэй баг тийм юм байна. Би нөгөө нэг ялгааны юу гэсэн чи та чи өөрөө тэгэж сурвалжлага хийх маягаар яваад байдаг тий. Тэрэндээ бас танахаас арай нөгөө ондоошх гэдэг зүйл нь байгаад байдаг гэж магадгүй юм биш үү тий. Одоо тэгээд энэ завшаа нэг далимдуулаад ингээд гоё санаа өгсөн ганхуу ахтай баярлаа. Бас ах чи ингээд надад тийм боломжтой юм байна гэдэг тийм юуг өгч штэ. Санааг өгч ш болохгүй ч байсан юм л үү тий. Ах бол бас л код штэ. Танилцуулна гэж болно. Яг тэгэл дөөрөхгүй ч гэсэн тэгэл санаа авчлах байхгүй тий. Хашгаа мондгүй болох гэж байна. За Тэнгэр медиа групп гэж ярьж байгаа тий. За Тэнгэр медиагийн группийн талаар хоёлаас одоо сайхан энэ мөрөдлийн тохиож байгаа ярилцъя. Тэнгэр медиа групп мэдээж одоо вебсайт байна тийм үү? За мэдээллийн портал сайт байна тий. Тэгвэл яг одоогийн Монголд байгаа вебсайтуудын одоо юу гэдэг чадамж чадвах сэтгүүлчийн чадвар хэр байгаа вэ? Мундаг штэ. Манай монголчуудын мундаг штэ. Мундаг нь мундаг. Тэгэл жоохон явахгүй янз л янз. Буруу тийшээ ч юм уу ямар нэг юм руу зүгэлж байгаа юмнууд байгаа. Тэгэл одоо яг дотор нь чанагдаж ирсэн үл мэдчихэж байгаа шүү дээ. Ийм юм бэл. Зүгээр сайн муу гэдэг ингээ хоёр байдаг. Тэгээд тэр нь би сайн гэж бодвол сайн муу гэж бодвол муу. Тэгээд энэ ингээд бүх цаг хугацаан дээр оршчлоо гэдэг юм байлээ л те. Ингээл нэг сайн, нэг муу те. Амьдрал нь бас жаргал зовлон ингээл зүрхний сохилчгч байдаг юм уу те. Тэгээ ингээд нэг үг байдаг штэ. Сайн муу нийлж сав дүүрдэг юм аа гэх те. Тэгэл яг тэрэн дотор гэрэлтэйгээтэй сайхан вебсайтууд байна. Одоо тийм хар бараа мэдээллүүдийг их өгцөн ихээр түгээтгэнж бас байна. Харлуулдаг. Төө янз. Тэгэл яг хуу энэ дотроо тэгэл
сайн муу хоёрд нийлээл тэр савн дотор байж л байгаа юм чинь би тэгэл өөрөө тэр сайн байх гэж л хичээе. Тийм тэгэл ер нь бол яг чиглэлтэй бүгдээрээ л мундаг. Тэгэл харлуулж чадчих л байгаа бас чадчих л байна нөгөө талаараа тий. Тийм чадчих л байгаа бол чадчих л байна. Зүгээр тийм одоо манай одоо гэрэлтэй гэгээтэй цагаан мэдээллүүдийг зөвхөн түгээрээ дагнж түгэн гэж хичээдэг ч юм уу тий. Одоо манай гоё контент бүтээгч мундаг залуучууд байна. Тий ингээл тийм одоо өөр гоё зөвхөн цагаан мэдээлэл дамжуулдаг тийм нэг их мөнгө төгрөг олдгоо ч гэсэн оршин буудлаа хүндэлтэй байдаг тийм юунууд ч гэсэн вебсайтууд ч гэсэн зөндөл байгаа. Тэгэл эдгэр чи бүгдээрээ нийлээл энэ дунд та нэг одоо юу гэдгийг урлаг ингээл байла одоо дүүгийн жишээгээр одоо сонирхдаг жишээгээр ярих гэдэг нь шүү дээ. Ингээл урлаг ингээл байла тэр урлаг дотор ч нь одоо юу гэдгийг нэг тийм сайн хүн байна, нэг муу хүн байна. Ингээ хүмүүсийг ашиглаад кинондаа тоглуулчаад ингээд ашигладаг бас нэг хэсэг юу ч гэдгийг бүгд л байгаа шүү дээ. Бүгд л байгаа. Тэгэл яг энэтэй ч л адилхан тэгэл тэрэн дотор бүгд л байгаа. Тэгэл энэ дотор хэн байхаа хүн өөрөө сонгоно. Бүгдээрээ л мундаг бас. Тийм. За яг би нөгөө Тэнгэр медиа группийн талаар асууж байгаа хоёул шал өөр юм яриа явчихлаа. Яг зүгээр таны бодлоор одоо чинь та нөгөө сая хүсэл шунал хоёрын талаар ярьсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Таны хүсэж байгаа зүйл чинь Тэнгэр медиа групп нь бол яг хүсэж байгаа тэр үйл ажиллагаа нь ямар хөө байх юм цааш та. Одоо та ингээ эхлээ тавиа явж шүү дээ. Үйл яг таних одоо бүрэн гүйцэд за ингэж яг болсон гэж таны үдсэн цагт тэр үед үйл ажиллагаа чи ямар баг? Үйл ажиллагаа жигд байна. Тэгэхээр дүү миний яг зүгээр юу гэдгийг толгоон дотроо тий ингээд тархиндаа боловсруулаад төсөөлсөн зүйлс би. Гэхдээ энэ төсөөлөл хүний хүсэл гэдэг зүйл биелэхгүй байх юм хоёр юутай замтай. Магадгүй биелэхгүй байхыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр энэ төсөөллийг юу хийж ингээд магадгүй би одоо ингээ айгуу тийм юмнууд ярьчих л да ингэдэг те энэ ингэдэг ингээд оо те ингээл гоё тим контенттай ч гэдэг юм уу те ингээд ярьчвал чадахгүй бол таарах. Тэгээд бас нэг хүн өөрийгөө ингээд хит ингээд шахаад авах гэсэн. Буруу. Болох ёстой зүйл болох ёстой цаг хугацаанд болно. Тэгэхээр одоо түүндээ зориулаад сувгаа хөгжүүлээд найз нөхдөдөө тийм болоо явж байна. Тэнгэр медиа групп гэдгийг яагаад анх одоо энэ нэрийг өгж энэ медиаг байгуулсан юм бэ гэхээр агуулга нь өөрөө Тэнгэрийн мэдээ гэдэг ийм агуулгыг илэрхийлж байгаа. Энэ нь өөрөө та бүгдэд одоо бидний дээдлэн шүтдэг Тэнгэрээс ирж буй мэдээ юм шүү гэдэг бэлэгдлийг агуулсан гэсэн үг. Тэгээ энэ медиа маань зөвхөн вебсайтаар битгий хязгаарлагдасаа цаашаага бүр улам түгээд тэгээд тийм ингээд яваасай л гэж хүсэн. Тэгээд энэ бүгдийнхаа чиглэл дээр тэмдэглэлтэй гэгээтэй цагаан мэдээллийг хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнд хүргэдэг тийм медиаг л би нас илтсэн. Тэр насан дээрээ хүрэхтэй би болгоцсон байна л гэж зорж байгаа. Зориг байхгүй бол бас тэр чи юу гэдгийг за болно доо, за бүтэн дээ, за ингээ ээжэл болчихно доо гэх юм бол бас явахгүй. Яг одоо ингээд хахад бас яриа маань төгсөл рүүг орж иж байгаа болохоор одоо нэг иймэрхүү бас юм асууч. Би таныг бас улс төр дүүрөө айгу итгэвтэй хүн гэж өөр би зүгээр хардаг болохоор асууж байгаа ш. Юу тэнд ямар нэгэн байдлаар ч юм уу улс төрийн ч юм уу одоо юу гэдэг одоо нэг энэ хүнийг ингээд нэг магтаад хэлээд өгөөч. За тэдэнд дүүр өгөө. Эсвэл энийг ингээд муулаад өгөөч. Ингээд хэдэн дүүр өгөө гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар санал орж ирж исэн үү? Ирж исэн бол за яг ирж исэн бол тэ ирж исэн гэж хэлж болно. Ирээгүй бол за хэрвээ ирвүүл яах вэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд ер нь ирээд. Яг тийм юм одоо юу гэдгийг маа ингээл чамд ийм хэдэн дүүр өгөө юм уу гэх тийм юм бол байгаагүй. Зүгээр юу гэдгийг мэдээллийг дамжуулаад уг нь бол одоо юу гэдгийг 2020 оны сонгуул гэдэг ч юм уу тэрэн дээр ч одоо ингээл би бас нэг байгууллагт ажилладаг тэр байгууллагын маань би ч одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгч гэдэг хүний одоо
бие төлөөлөгч буюу одоо ингээд тойрог гэдэг нэг хэсгээс сонгогдож байгаа шүү дээ тийм. Тэр хэсгээс нь тийм хүний одоо бие төлөөлөгч гэдэг одоо сугны ус зүнх баригчл гэж нэрлэдэг байна л та. Тэгээ миний хийдэг ажил юу вэ гэдгээр тухайн одоо хорооны буюу одоо тухайн тойргийн тий одоо юу гэдгийг тэр ингээд тэр авийнхын хүмүүсээс ингээд тэмдэр бал аваад санал гомдлуудыг бичиж аваад тэгээд ингээд ам дээр аваачиж танилцуулаад тэгээд одоо тэр хүн маань ингээд тэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг нэг 45 хүн байдаг тий тэр 45 хүнийхээ одоо хүндээ санал оруулаад тэгээд тэд нар маань юу гэдгийг тэ эдний тойрог дээр ингээд юу зам ялтчгүй бас хэрэгтэй байгаа юм байна. Энийг байшингийн дээвэр дээрээс тусаалгаж байгаа юм байна. Гэх мэтчлэн иймэрхүү нөхцөл байдлууд үүсэт явдаг юм байсан. Тэгээд энэ медиач нөрөө тийм болохоор юу гэдгийг ингээд холбоо үссэн байх нь шүү дээ. Тэр одоо иргэд болон тэр тий. Тэгээд энэ хоёр холбоог хооронд нь үүсгэж мэдээлэл дамжуулсныхаа төлөө мөнгө зүнх гэдэг ах бол тэгээд ялангуяа одоо юу гэдгийг өдөөгөөс төдий хүртэл найзлаад нөхөрлөө дарга найзаа ахаа ихчээ гэж явцсан хүмүүсээсээ бас мөнгө төгрөг гэдэг ах юм юу гэж яг зүгээр нэг ийм пост оруулаад үг ингээд өгөөч тэгээд өгөөч гэдэг тийм зүйл бол байдаг. Нэг ах нь ингээд юун дээр хурал дээр нэг үг хэлсэн юм энийг оруулаад өгөөч те манай дарга ингээд юун дээр нэг газар явж байгаа чи очиод нэг бичлэг хийгээд гаргаад өгөөч гэдэг юм. Тэрнийхээ төлөө одоо мөнгө бол авахгүй зүгээр хүнд туслаа л. Гэтэ яг иймэрхүү төрлийн контентууд бас таны сувг дээр их байдаг шүү те. Тийм. Тэр чинь тэгэл бусдад дэмтэй тустай. Та эндээс бол ямар нэгэн мөнгө юусаа авч байгаагүй гэсэн үг шүү те. Дандаа таньдаг найз нөхдийнхөө мэдээллийг бас өөрөө хувийнхаа зүгээс тэмцсэн гэсэн үг үү те. Долгонж дамжуулнаа гэсэн үг. Гүй яах вэ? Ийм байхгүй юу да зүгээр юу гэдгийг за ингээд дорж улсын хурлын гишүүн дорж ингээд шинэ хууль санаачилжээ. Ингээд өндөр настан хөгжлийн одоо тодорхой хэмжээний асуудалтай иргэд те ийм хүмүүст ийм сайхан гэд те энийг ингээд гаргаад өгчөхөд юу нь болохгүй байх вэ те. Тий тэр чи одоо мэдээж тэр нэг ах ч юм уу эсвэл хин нэг найз надаас хүссэн байгаа шүү дээ тий одоо нэг ийм холбогдлолтой мэдээлэл оруулаад өгөөч гэдэг хүсэл орж ирдэг тэрнийг одоо юу гэдгийг эдэн төгрөгөөр ингээд тавиад өгмөг гэдэг тийм ажлын захиалга хэлбэрээр бол биш. Гэхдээ би тэрийг оруулаад өгчдөг тий. Яг нэвтрүүлгийнхаа сүүлийн асуулт маань ингэдэж шүү. Би ингээд яг одоо манай хамт олонны зүгээс танд зүйлэгт одоо манай подкаст оролцооч гэсэн санал тавьж байгаа тий. За та зөвшөөрч байгаа. За мэдээж танилцуулалт оролцож байгаа ирж явах үедээ ч юм уу. За подкаст оролцож байгаа хувьд би нэг ийм зүйл ярина да. За магадгүй надад тэр зүйлийг ярих танд боломж нь олдоогүй ч юм уу. Иймэрхүү зүйл байгаа бол нэвтрүүлгийн төгсгөлийг бас бид зочиндөө үлдээдэг байгаа. Тий. Зөв. Энэ юу юм бэ? Ингээд мэдрэмж нь өөрөө их гоё юм байна. Түрүүн бас үүдэнд уулзаад ах нь хэлжсэн. Би өөрөө ингээд нэг хүний юм танилцуулаад ингээд яриад явдаг юм хүртлөө яг ингээд суугаад асуулгаад ярина гэдгсэн чинь юугаа ярьдгийм бол тоо гэл ингээд сандралаа шүү те. Юугаа ярьж хуухаа мажнаа л гэж бодлоо гэл инээж л байгаа. Тэгээд юуны түрүүнд бол юу да дүүдэ баярлаа. Ахыгаа бас тоож энэ сайхан нэвтрүүлэг постондоо подкастнда оруулсан явдалт тэгээд их ач холбогдол өгөх гэж хичээлээ тэгээд үсэд сууллаа. Тийм хоёрдугаарт бас одоо уг бүтээгдэхүүнийг оруулж ирж борлуулж байгаа тэгээ гол нь юу юм бэ штэ. Эрүүл эко бүтээгдэхүүн юм бэ штэ. Тийм эрүүл эко бүтээгдэхүүнийг оруулж ирж зарж байгаа. Тэгээ бит хоёрыг суух боломжийг олгосон Sweet тийм одоо тийм Sweet бренди хамт олондоо баярлалаа. Тэгээд юу юм бэ л дээ. Юу гэдгийг өнөөдөр боломжтой нөхцөл байдал үүсэх юм бол тийм одоо баярлалаа гэдэг үгийг тийм цаг хугацаанд нь тийм зүгээр хэлж явах хэрэгтэй. Одоо би дүүдээ одоо тоож нэвтрүүлэгтээ оролцуулсан гэдэг энэ үгийг хэрэгжилж байгаа нь миний хувьд ингээд намайг энд өрсөн тийм айгүй сайхан мэдрэмж төрүүлсэн биз дээ. Ваа би
одоо ийм мундаг дүүд тоогдчихлоо тий. Окей тэгэхээр би жоохон хичээх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Тэнгүүд ингээд хүний амьдралд үйл явдлууд өрнжээдэг би магадгүй сая наашаа өрхийнхаа өмнө сайхан дүүгээр үсээ засууллаа. Тийм хүний ус сасагт гарч нэг тийм Эртүүн цаанаасаа өөртөө юу нэрийн тийм сайн өөртөө сайхан болдог. Тэгээ би дүүдээ маш их баярлалаа. Том баярлалаа ч гэдэг юм ингээ хэлээс гарч ирж байгаа. Тэгээд ингээ байгаа зүйлсүүдтэй ингээд баярлалаа гэдэг зүйлсүүдийг бол хэлээд явчихна. Зүгээр хэлэх хэрэгтэй гэвэл тийм өнгөрчгөөсөн л өмнө баярлалаа гэдэг үгийг биендээ хэлж яваарай. Тэгээд ер нь баярлалаа л гэж хэлмээр. Тийм. Дүүдээ баярлалаа. Өөрөө амьдрал дээр чи ер нь жоохон юм эерэг байхыг хичээдэг. За юм болгон дээр жоохон эерэг талаас нь харахыг хичээдэг хүн үгүй юу? Тий. Энэ тархины үйл ажиллагаа яг тэгжил яваад байгаа. Хүн нэг галтрал сөрөг явчих юм бол тэгэл дэм сөрөг рүүгээ яваал байна. Одоо жишээ нь би Facebook дээр сөрөг мэдээлэл нэгдүгээр оруулахгүй байхыг хичээдгээс гадна өөрөө бас тэр сөрөг мэдээллүүдэд анхаарал хандуулахгүй байхыг бас хичээдгий. Зарим нэг бүр одоо сөрөг мэдээлэл оруулаад байгаа найз найзуудыгаа unfriend хийгээд тэгээд хийсээр багт чинь ширлэгтэн харагцаар байх юм бол бас одоо блокийн лист рүү оруулах ч юм уу тий. Ингээ өөрийгөө их тийм тайван байлгах гэж хичээдэг. Тэгээд бас энэ нэг хүнийг ууртаа болгоод байгаа, стресс түлээд байгаа энэ шалтгаан чинь өөрөө юу байхгүй юу? Арх байхгүй юу? Тийм тэгээд. Ер нь архийг ер нь нэлээд дургу үздэггүй юу та? Тийм, ер нь дургуул болцсон. 20 оноос хойшоогоо тийм арх уухгүй гэдэг одоо ковидын л шүү дээ тий. Тийм арх уухгүй гэдэг тийм шийдвэр гаргаад тэгээд яг одоогийн байдлаар арх уугаагүй 2 жил гарan тийм ийм нөхцөл байдалд байгаа. Тэгээд сайхан байна. Тийм хүмүүс тэгээд арх уухгүй л бол арх уухгүй л байхад аяндаа сайхан болчих штэ гэдэг шиг тий. Тийм архинаас болоод хүмүүс жоохон бас нервтэй, стресстэй, ууртай зарим хүмүүсийн хувьд бол амьдралаа шалтж байгаа нөхцөл байдлууд байна штэ. Архинд бол өстой амар. За амрын мэдээд байна гэдгээр бас өөр алдтай байгаа. За тэгээд өнөөдөр SV подкастын 16 дахь дугаарын зочин болж оролцсон танд баярлалаа. Тэгээд бас энэ богино хугацаанд гоё чөлөөтэй ярилцахыг бас одоо ирмэлцлээд үгийнхэн хувьд бол тэгээд таны цэсэн хувьд бас магадгүй илүү хугацаас юм бол илүү гоё ярилцаж болох бах те. Илүү чөлөөтэй ярилцахыг юу ирмэлцлээ тэгээд нэвтрүүлгийн маань тоож ирсэн бас маш их баярлалаа. Тэгээд манай мэдээж SV брэндийн гарын бэлэг байгаа. За би бүтээгдэхүүнээс товчхон танилцуулж байна. За окей. За саяны шивээс дахиад таны бэлэг үзүүлсний компот маань багцсан байна. Саяны хүн шүү дээ тий. Окей. Савлгай нараа байна. За мөн макарончиг юм байна. За SV брэндийн макарончиг мэг пампан чипсийн оригинал төрөл нь байна. Хөөе хаанаас худалдаж авах юм бэ? Худалдаж авал. Манай одоо бүх хүнсний дэлгүүрүүд дээр зарагдчих байгаа бүтээгдэхүүнүүд байна тий. За мөн Сиврайс гэдэг будаа байгаа. Манай будааны хувьд болохоор Japanese дээд сортын жилдээ нэг л удаа тайлж байгаа будаа байгаа. Гэж манай гал тогоод хайр оршдог. Сиврайс гэдэг. Бүтээгдэхүүнийхээ дээжийг бас бэлтгэж байгаа шүү. За тэгээд би бас нөгөө зочин болгондоо л хэлтэй. Түүний өсөлт. Одоо нөгөө уут маань их гоё уут байгаа. Тийм байна. Өглөө болох нөгөө нэг талхсүндээ гардаг уутанд байгаа. Ерөөгөөд өгтий. Эко. Тэ. Уут байна. Их бат бөх бололтой. Тэ нилээ батгүй шүү. Тэ. За тэгээд дүүдээ болон за ийм сайхан хэвтэй чи газар тавьж болохгүй. Бишээ тавина. Тийм. Дүүдээ болон дүүгийнхаа хамт олонд баярлалаа. Тэгээд эрхэм дүүгийн одоо ажил амьдрал нь аз жаргалаар дүүрэн, ажил үйлс нь уран бүтээлээр армин за тэгээд үргэлж мандан бадарч явах болтугай. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье да. Удахгүй сайхан уран бүтээлээр уулзъя гэдэг эрүүлгийг дүүдээ тавь. За баярлалаа. За enjoy bro. За тэгээд SV подкастын 16 дахь дугаар энэ үрээд өндөрлөж байна. 97 хоногийн баасан гарагт дахиад өөр гой сонирхолтой зочин тохиолцгаая баяр та. Баяр та.